Сайн бацхан уу. Ингээд хоёр дахь бичлэгээрээ 3 жилийн дараа уулзж байгаадаа маш их таатай байна. Намайг Номин гэдэг. Би одоо Солонгос улсад амьдардаг. Солонгост яг амьдраад бараг жил болж байна. Тэгээ маань нөхөр маань Солонгос хүн байгаа. Бид хоёр дундаасаа хүүтэй. Манай хүн маань одоо 5 настай. За би өмнө анхны бичлэгээр болохоор нэг ийм бичлэг хийжсэн 3 жилийн өмнө, бараг 4 жилийн өмнө. Тэгээд тэр бичлэгэн дээр болохоор коронавигоос болоод нөхөртөөгөө уулзаж чадахгүй хол зайд байгаа. Жирэмсний хугацаанд тэгээд төрөх үед нөхөртөөгөө хамт байж таагүй. Тэгээд түүнээс болоод сэтгэл готролд автчихсан. Тэгээд тэрнээсээ гарсан арга зам өөрийнхөө дуршлагаас хуваалцсан тийм бичлэг хийсэн байгаа. Тэгээд бичлэгийн маань хэрэг үзчихсэн бол би одоо тэр бичлэгийнхаа үргэлжлэлийг хийх гэж байна. За тэгээ эцэст нь корона цар тахал дуусаж би тэгээд уулзсан байгаа. Манай хүн маань 3 жилийн дараа төрөөд 3 тайдаг гэсэн үг. Тэгэхээр анх удаа уулзсан. Тэгээ анх уулзах мөч төсөөлсөн шиг байдаг юм билээ. Тэгэл яг тэр уулзах мөч төхөөд ирэнгүүт амар олон юм бодогдол догтлол төсөөлдөн шүү дээ. За уулзаад гараа шууд тэрврээд бүү манай даатаа уулзаад ингэх хөтө тэх хөтө гэл баг Солонгос кино шиг юм бодогдсон чинь. Юу очоод манай хүчин шууд замдаа яадраад дамжин нислэг гэсэн болохоор замдаа яадраад унтцсан, тасарсан ингээ уулзаж байгаа. Миний хувьд болохоор шууд анх уулзаад амар бишүрчсэн нэг л тасахгүй 3 жилийн хугацаанд өдөр болгон утсаар ингэж ярьж видео кол хийж байгаад амьдаар нь харах мэдрэмж бүр амар сони эвгүүцээ ингээ анх удаа уулзсан юм шиг юм тийм. Хүндээ санагддсан билээ. Тэгээ энэ бичлэгийн маань бас нэг гол зорилго юу вэ гэхээр асуудлын холын харилцааны дараа ямар байдаг вэ? Түүнээс гарах юм нэг асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг талаар өөрөө туршлага хуваалцъя гэж бодлоо. Би ямар нэгэн сэтгэл зүйн хосын харилцааны мэрэгчлэлтэн биш. Гэхдээ өөрөө биеэрээ туулсан зүйлээ ингээд хүмүүст хуваалцах нь бол хэрэгтэй хэрэгтэй болов уу гэж бодлоо. За хамгийн дөрөв дасах хугацаа. Олон хугацааны дараа уулзаад хэр хугацаанд тасдаг вэ? Хамгийн түрүүнд манай хүү төрснөөс хойш байнга хуцаар видео колоор их ярьдаг байсан аавтайгаа. Манай гэрийнхэн тэгж ярьдаг гэсэн л да. Хүүхэд эцээгээ илгээрээ мэдрээд хурдан таснаа. Аавтайгаа уулзах юм бол асуудалгүй гэж хэлжсэн. Миний хувьд яг ч тийм төсөөлөл байгаагүй. Ингээд тасахгүй хэсэг нэлээд хугацаа орох гэж би бодсон байхгүй юу? Тэгсэн чи яалтчгүй хүүхд аавгаа илгээрээ мэдэрдэм билээ. За амар сонио. Нэг ч удаа уулзаж байгаагүй хэрнээ. Уулзаад 2-3 хоногийн дотор ингэ тэрэл үнсэл аавгаа за амар сонио. Амар хурдан тасчих. Аавтайгаа тоглоод. Тэгээ аав ээжтэй хамт байхаар ингэ цаанаасаа ингэ гэрэлтэл улам цоглог цаваа сэргэлэн бол амар хөөрхөн байсан. Миний хувьд болохоор тэр хугацаанд чинь маш их зүйлүүд тохиолдож байгаа шүү дээ. Савлгаатай унаж босоо сэтгэл зүйн асуудал санах битгэрэх. Юм олон зүйлийг ингээ олон сэтгэл хөдлөлийг ингээ тээдсэн байсан болох ш тэр юм уу? Шууд тасаж чадахгүй. Миний хувьд тасах гэж 1 сар шаардагдсан. Эхлээд уулзаад 7 хоногт нь гарч бирч чадахгүйсэн нэг юм. Нэг сүнэн мэт юм л нэг үгээр хэлэх гэж байгаа хэцүү. Манай нөхрөө болохоор зүгээр тэгээд авахгүй эрэгтэй хүмүүс тийм гэдэг юм болов. Тэгээ баг багаар ингээ дахиж шинээр анх удаа танилцаад дахиад ингээд болцоод ингээд бүх процесс ингээд шинээр эхэлж байгаа юм шиг. Гэтэ мэдрэмж нь амар ондоо. Маш олон жил хүлээж уулзалт болохоор ч тэр юм уу. Бас аюу үн цэнтэй. Хоол зайн харилцааны дараах асуудал. За би энийг ярих юм эхлээд гадаад гэр бүлүүдийн тухай бас ойлгосноо хуваалцъя гэж бодлоо. Одоо энэ чинь ингээд би Монгол, нөхөр маань Солонгос хүн байгаа шүү дээ. Хоёр өөр улсын, хоёр өөр орчинд төссөн, хоёр өөр соёлтой хүмүүс ингээд нийтлэхээр хамгийн түрүүнд учирдаг асуудал нь яалтчгүй ингээд соёлын ялгаа. Тэгээ Монголд ийм байдаг шүү дээ. Ингээд Солонгост ийм байт юм аа. Тэгээ энээр ингээд жоохон маргалдаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд хомт байгаад ирэнгүүт шал хоёр өөр нэг юмд ингээд тасцсан амьдралын хэм маяг гэх юм уу тийм юм тасцсан хоёр хүн. Тэр хоёр өөр зүйл ингээд нэг болох гээд шүү дээ. Тэгэнгүүт тэр ингээд үнэхээр амаргүй даваа болчихж байгаа байхгүй юу? Өөр улсын соёлыг нэг ойлгож эхлэхээс эхлээд
Одоо ингээд жил болох гэж хамт амьдраад жил болох гэж ирээл одоо л нэг нэгээ бүрэн ойлгож эхэлж байна заяа. Тэгээ энэ хугацаа ингээд ямар ч байж магадгүй асуудын нэг хэр ойлгохоос хамаарат миний ойлгох хамгийн чухал зүйл нэг хэр хүндлэхээс хамаарат хугацаа нь уртсан багасна гэж бодож байна. Тэгээ ингээ хол зэд байж байгаа уулзж байгаа болохоор бүр жижиг зөндөө асуудлууд гарч ирнэ. Тэгээд эндээс хамгийн чухал ойлгосон юм нь юу вэ гэхээр эхлээд нэгнийгээ маш сайн сонсох хэрэгтэй. Байнга ярилцах хэрэгтэй. Ярилцаад байх хэрэгтэй. Хэрэлдэж болохгүй. Хэрвээ ингээд уур хүрээд сэтгэл хөдлөлөөр хоорондоо ярилцах юм бол тэр харилцаа биш. Одоо ярилцах биш. Хэрүүл боловч. Хэрүүлэлээр шийддэг асуудал ерөөсөй байхгүй. Тэгэнгүүт аль болох сэтгэл хөдлөлөөр хандахаас зайлсхийх хэрэгтэй мэлээ. Тэгээ тэрний дараагаас аюу гой зүгээр хоорондоо ярилцаад би ингэж бодсон чинь чи ийм үйлдэл гарлаа. Тэр чинь надад таалагдсангүй. Тэгвэл буцаад нөгөө нь бас ингээд яг адилхан ингээд хэлэнгүүт окей дараагийн удаагаас би энэ сул сангаа засъя гэдэг ч юм уу ингээд нэг зөв харилцааны нэг тийм юу байдаг шүү дээ. Тэгээд ярилцах нь аюу чухал юм билээ. Бүгдийг базаад хамгийн сайн ойлгосон юм маань юу вэ гэхээр хосуудч бай, найзуудч бай, ах дүүс гэр бүлийн хооронд хүндлэл байх хэрэгтэй. Хүндлэл байхгүй бол хайр байхгүй гэдгийг бүр амар сайн ойлгосон за. Тодорхой хэмжээд ингээд хичнээн тотомч гэсэн ингээд хамаагүй үг хэлдэг ч юм уу, шархлуулах үг хэлдэг ч юм уу тэр бол үнэхээр байж боломгүй зүйл байгаад байгаа хгүй. Жижиг зүйл дээр ч хамаагүй нэгээ хүндлээд, гой сайхан үг хэлээд, урамшуулад жоохон ч гэсэн сайн хийж байгаа зүйлт нь сайн байлаа. Ажлаасаа ядарч ирсэн бол өнөөдөр маш хичээлээ сайн байлаа гэд гоё үг хэлдэг ч юм уу. Хаяа ингээ гоё эрхэлдэг ч юм уу. Эмгтээлэг тэр гоё зангаа авч байх юм бол эрэгтэй хүмүүс аюу дуртай байдаг юм шиг санагдсан. За эрэгтэйгийн талаас болохоор бас л яг адилхан хүндлээл аргадаа л айл болох ингээд гоё ингээд ямар нэг асуудал дээр аюу гоё зөөлнөр хэлэхгүй ингээд чи ингээл эмэгтэй хүн шиг давгаш ингээд өглөөл нэг амар тийм байх нь эрэгтэй хүн цохимжгүй нэг муухай санагдсан. Айл болохгүй зөөлнөр эмэгтэй хүнтэй харьцаж байгаа шүү дээ. Тийм зөөлнөр аргадаад тэгж хэлж ярих нь өсөдийн харилцааны хамгийн зөв шийдвэр юм бэлээ. Тэгээ за ингээд камерын сараад бичлээ хэр сандраад яг сайн ярьж чадсан хэсэгтээ эргэлзээд байна. Гэтэ дараагаас ажихаа дараагийн удаас би гоё гэр бүлийн влог бас хий гэж бодож байгаа. Бас солонгос хүнтэй Монголд гэрэл батлуулахад тулгардаг ямар нэг зүйлүүдийн талаар бас хуваалцъя гэж бодсон. Хин нэг надад хэлээд өчтөгч болоосаа гэсэн юмуд их гарч ирсэн болохоор солонгос дээрээ мэдэрсэн зүйлсүүдээс бас дараагийн бичлэгээс хуваалцъя гэж бодож байна. Яг төсөөлснөөс өөр байдаг уу, эсвэл төсөөлшиг байдаг уу гэдэг талаар солонгос хадмуудын талаар ярих гэж бодож байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.